Орон орны school lunches буюу одоо сургуультаа юу иддэг вэ те 10 жилийн сурагчид ямар хоол иддгийг хэдүүлээ яг реплика хийгээд тэгээд амсаж үзэх болно. Тэгээд миний төлөвчнөр бол нийтдээ 4 улс байгаа. Тэгээд энэ 4 улсыг дөрүүлэнгийн би хийж чадах байх гэж найдаад бараг 2-3 тор хүнс цуглуулсан. Олон юм шууд бичлэгдээ орцгоё. Тэгээд та бүхэн бас ингэ бичлэгээ үзэхээс өмнө лайкаад дарж надад туслаарай. Тэгэхгүй бол өнөөдөр та нарын хөргөч дотор ч маш том зав хаалц байх болно. Тэгээд би бол лайк дарсан дээр явах гэж бодож байна. Тэгээд бичлэгдээ орцгоё. Let's go. Бэлэн мөнгөтэй Хаан чипс иргэн ирлээ. Хаан чипс 21 жилийн ойгоо тохиолдуулан Монгол орон даяар 10,000 аз тэнэг тодруулах гэж байна. Та Хаан чипсээ задлаад 1000, 5000, 100000, 20000, 100000, 1 сая төгрөг хүлэх мөнгөн шагналыг хожоорой. Мөнгөн шагналаас гадна hoverboard, skateboard, AirPods зэрэг супер бэлгүүдж таныг хүлээж байна. Хаан чипсээ задлаад хож. Хормогчоо өмсцэн дээр байхаа тэгвэл бас тий ч одоо хоол хийж байгаа хүн ч хормогчгүй. Миний хормогчийг харах юм бол маш гоё хормогч байгаа. Ямар хормогч юм бол? Hell no. За хормогчгүй хоол хийе. Нэрээ сонноос би муурандаа шинэ хувцас авсан би танаар товчийг үзэж үзүүлээ. За хаагүй сайн уу гэрээ. Уулын чаваас эрэхтэй юм байгаа маа тэгээд хоолыг авах гээд дэлгүүр орсон чинь ганцхан ийм хувц үлдсэн бахлаар тэгээд за гээд авцیں۔ Тэгээд айгу хөөрхөн харна. Тэдийн айгу хөөрхөн байгаа шүү дээ. We're always together гэдэг. Юуны өмнө хэдүүлээ Америкээс эхлэе. My favorite country. За сонснос Америкт би бол дуртай биш шүү. За тэгээд та бүхүүгээс төсөж байгаа шиг Америкт одоо хүмүүс яг юу иддэг? McDonald's тий. Сургуультаа хүртэл 10 жилийн сурагчны хүртэл одоо ингээ бүрээр иддэг юм байна. Тэгээд хэдүүл одоо энэ хүү одоо багцыг тий 10 жилийнх нь иддэг энэ плейтийг одоо ингээ цуглуулад хийцгээе. Яаш baby чи камер дээр гарах байсан юм уу дахиад за сайн уу гэрээ. Тэ сайн уу гэж. Хаагүй сайн уу гэрээ. Subscribe дар гэж заг надуулаа. Тэ Америк гэдгсэн шиг бүр ингэ нэг жоохон нэг тийм healthy юм байх юм болов уу гэдгсэн чи бүр өртөн дээр ногоо хүртэл баг байхгүй байх шиг байна. Тэгээ харж байгаа юм аа л хий. Тэгээ хажууд нь байгаа нь яг юу гэдгийг би жоохон ойлгохгүй. Надад нэг тийм будаа шиг харагдаад тах юм. Энэ шарсан будаа байна гэж байх уу? Шарсан төмөс юм болов уу? Надад будаа шиг харагдаад тах юм. Би нэг төмөс гэж ойлгоод тэгээ хийлээ шүү заяа. Chocolate pudding байна, chocolate milk байна, тэгээд ketchup байна. Let's cook. Миний бодлоор төмсөө нухшуулгаж байгаад нухшаа ингээд гоё жижиг бөмбөлөг болгож байгаа. Тэгж харуул илүү гоё ах гэсэн надад тийм бодол байна. За хоёр ширхэг байх тулах баха. Хоёр ширхэг юм гоё юм төмс. Тэгээ хоёр ширхэг юм төмс юм. Нэг нь том юм, нэг нь жижиг. Нэг юм хоёр юм төмс. За хэдүүлэнд нь төмсний нухшил хэрэгтэй болохоор энэ төмснүүдээ амар жижигхэн болгоод хэрччихье. За нэг угаасаа жоохон бахт болох байлгүй дээ ингээд. За энийг буслаж байгаа хооронд хэдүүлээ хажууд нь бүүргэрний махаа шарж авах хэрэгтэй байна шүү дээ. Окей, let's go. За бидэрт бүүргэрний patty байна. Тэгээд бүүргэр одоо ингээд шарна. Одоо бүүргэрний махаа шарна. Та нар юу н Америк улс тэр туртай. Манай энэ плетик амар муудсан плетик. Тэгээд плетикний зөвхөн тэр баруун дээдлийн өнцгөл амар сайн ажилтдаг. Бусдууд дээр нь хоол хийх юм бол амар уддаг байхгүй. Тэгэхээр би одоо энэ котлетыг энэ чинь шарах гэж ерөнхийдөө маш удна гэдэг гэсэн үг. Тэгэхээр за энэ хайрны тавыг халж яхад нь хэдүүлээ одоо өнөөдрийн манай Хаан чипс буюу одоо энэ бичлэгийн спонсор болж байгаа Хаан чипсийг үнэхээр баярлалаа. Хүүхдийн баярын урамшууллыг тохиолдуулаад Хаан чипс брендээс нэг суглаа зарлаж байгаа юм байна лээ. За тэгэхээр ерөнхийдөө та бүхэн Хаан чипснээс одоо аваад дотрын онгойлгох юм бол hoverboard заяа. Skateboard. Тэгээ guys наад шиг амар тийм skateboard уншурмаар ах юм бол одоо энэ Хаан чипсийн идэ скейттэй болох нь шүү дээ. Apple-ийн AirPod Generation 4 буюу хамгийн сүүлд гарсан цагаар нь хожих боломжтой. За тэгэнгүүтээ 1000 төгрөг, 5000 төгрөг, 100000 төгрөг, 20000 төгрөг, 100000 төгрөг чи бүр 1 сая төгрөгийн эзэн болох боломжтой юм байлаа. Тэгэхээр аль нэг ингээд чипснуудын нунд нь ингээд ийм сюрприз ногдож байж магадгүй болохоор та бүхэн яараарай. Тэгээ би энэ Хаан чипснээ суглаа хожиж магадгүй гэдэг ийм Хаан чипс авчлаа. Тэгээд та бүхэн бичлэгээ дуустал үзэх юм бол би эдгээр бүгд нь онгойлгож үзэх болно. Магадгүй таарч магадгүй таарахгүй жиж магадгүй хэм мэдлээ тийм биз дээ. Харцгаа тэгэхээр бичлэгээ дуустал үзээрэй баярлаа. 14. Түлээ зөө жижиг. Зурган дээр нь гарсан шиг яг тийм сургуулийн тийм ланч бокс нь олдоогүй. Тэгэхээр ер нь төстөөдөө харагдах ус зүгээр нэг юм поднос шиг юм болцсон. Тэгээд окей, let's assemble. Бүүргэрээ тавиа заяа. Жохон бүүргэрний соус шахаад ингээд бүүргэр нь бэлэн. Одоо хэдүүлээ нөгөө төмсөө шарах дутуу. Одоо энэ төмсний нухшаа хийнэ гэдэг шүү. Төмс маань бэлэн болчихлоо. Энийг нухна. A little bit milk, salted. Нухаад. За, ерөнхийдөө төмсний нухш маань бэлэн. Одоо хэдүүлээ хамгийн гол сонирхолтой юм хийн. Яах вэ гэхлээр энэ төмсний нухшийг одоо хэдүүлээ шарна. Зүгээр шарахгүйгээр хэдүүлээ Хаан чипсний төрлүүдээс нь ингэж жижигхэн бүгднийг нушигж агаад үүрмэг болгож байгаа. Тэгээд энэ төмсний нухшаа үүрмэгдээ ингэж дүрж байгаа. Тэгээд шарах болно. Би мангар юм шиг баах юм цуглуулж ийсэн хамгийн гол юм мартцсан байлаа. Юу вэ гэдгсэн чинь гурил хэрэгтэй байсан. Гэхдээ гурилгүйгээр хэдүүлээ энийг зүгээр шарах гад оролтын магадгүй болох байх магадгүй. I don't know. You have to fuck around and find out.
Вэск. Хаан чипсний паприкагийн амттайгаас нь тэгээд ийм үхрийн одоо энэ шарсан торлогны амттай хоёр төрлөөс нь холж жагаад тэгээд шарж үзье. Маш сайн крашн гэсэн үг. Ийшээгээ тавиад Эн чинь гэхдээ бүр амар тийм өмнөх шиг үүрэг болсонгүй те. За гайгүй баха. Одоо маш сонирхолтой парт эхэлнэ. Энийгээ авч жагаад өөр нь хийлж байгаа заяо. Тэгээд өндгөнд дүрж жагаад тэгээд шууд эндээ нялаа хийчихнэ гэсэн үг. Болоосоо гэж би нэр үнэхээр найдаж байна. 10 hours later. Тэгээд зураг дээрх яг тэр нөгөө төмслүүдээс бүр амар аврагтан болчлаа гэхдээ шараад үзье. За жижи юу болдг юм бол доо. Сүүлрэг бүр амар аврагтан болцсон байх юм. Хин минь одоо юу вэ? Эргүүлж бол болж шүү. Аяа. Зөөлөн тос дээр удаан шарж исэн дээр явах. Ер нь юмыг хурдуулаад дими байдаг гэж байгаа шүү. Та нар ямар нэгэн үр дүнд хүрэх гээд амар яарах юм бол өөрсдөө илүү заван эсвэл бүр үр дүнээс илүү холдох боломж гардаг тий. Одоо чинь би энэ хоолыг хурдан хийх гээд тосоо амар халааж агаад тий халуун юм чинь гис шарчий гэж бодоод халаах юм бол миний хоол түлэгдэнэ. Би тэр тосоосоо өөрөө түлэгдэнэ. Твчээр хүний амийг авардаг үе байдаг шүү заяа. Амар сургаал явсан. Шиф юм ааш. Яана юу хийгээ хайчуу та түмээ. За тэг кетчуп хэрэгтэй. Чи chocolate milk байгаа юм байна. Тэгээд яг энэ зурган дээр гарсан chocolate milk нь оглоогүй. Гэхдээ ер нь бол нэг юм chocolate milk олсон. Хажууд нь болохоор chocolate pudding байгаа байхгүй юу. Тэгээд би бас уул нь яг адилхан болгоё гэж бодоод ядаж адилхан өнгөтэйг олъё гэд бүр чадаагүй. Тэгээд бүр аргаа бараа зүгээр нэг юм cheesecake-ийн тарт авлаа. Тэгээд өршөөгөөрөө үнэхээр олж чадсангүй. Тэгэл адилхан тэгэл сахар бол сахар үсттэй. Тэгээд яаж яхад энэ ингээд дээрээсээ бяцлагдчихжээ баларсан. Ийхүү бидний Америк сурагчдын өдрийн хоол бэлэн боллоо. Хөөр кетчуп хоёрыг ингээд салгадаг юу гэж балаа юм бэ. Ийм чизбургер байна. Хажууд нь хэдүүлээс ингээ хаан чипсэнд ингээ төмсний нухшаа ингэж бүрж байгаа шарсан байгаад байгаа. Тэгээд яг хөө зурган дээр шиг амар их болсонгүй. За тэгээд энэ чинь кетчуп байна, сүйтэй шоколад байна, десерт байна. Энэ плейтэн дээр байгаа ганц эрүүл зүйлний тартан дээр байгаа гүзээсгэн багш байна. Бусд нь бүгдээрээ ингээ ерөнхийдөө хүний биед муу. За тэгээд бүргнээсээ эхлэе нь бол тэгэл зүгээр байдаг энгийн бүргэр. Гоё юм шүү дээ. Вау. Тэгээ ингээд бүр хүүхдүүдийг багаас нь 10 жилээс нь ингээд нэг юм таргалахгүй байх үндэслэлийг нөхөхгүйгээр шууд иймэрхүү хоолнуудаар бөмбөгдөөд ирэхлээр чи ер нь Америкчууд тарган байх нь аргагүй байлгүй дээ тий. Миний мэдих бүх Америк найзууд маань ер нь бүгдээр бүдүүн шүү. Хаан чипстэй одоо юм шарсан төмсцийн нухшаа хэдүүлээ одоо ингээд кетчупын дүрж байгаад амсаад үзцгээе. Ямар дажгүй болчихоо. Кетчуп гэдэг дүрэнгүүт ингээд бутарч унаад байгаа жоох ядаргаатай. Гэхдээ өндгөнд дүрээд, гөрлөнд дүрээд тэгээ хаан чипснээ дүрх юм бол ингээд арай гайгүй нэг тийм хэвтэй байх байсан баг. Гэхдээ энэ арга байсан байна. Choky milk. За тэгээ зурган дээр болохоор chocolate pudding байсан. Гэхдээ би олоог болохоор зүгээр юм cheesecake-ийн тарт авсан. Хаан чипстэй ингээд нэг ганц удаа туршаад эцэд бол гоё юм байна. Гэтэ байнга идэх бол муу бах. Би ч бэлтгэл хийчихэд юу ч идэхгүй явж байгаа сая л ингээд энэ хоолыг идэж шээ. Дараагийн хоолнуудыг бардаг байгаа. Амтны үед мэдээж амар гоё байна. Угаасаа би жихрэрлийг амар дуртай. Гэтэ ойрд уулын ял идэхгүй байгаа. Тэгээд сая идчихлээ гамаа алдчихлаа. Fuck. Амтны идэх гоё байлаа ч гэсэн одоо ингээд өдөр болгон хүүхд ийм мэдээд байх юм бол тэгээд таргална. Тэгээд шоколадтай чихэрлэг сүү өгч ин хажууд нь тарт өгч ин. Тийм их чихэр идэх юм бол хүн илүү их чихэр идэхий дараа нь ингээд хүснэ. Overall 5 оноо өглөө. Дараагийн улс болохоор Япон улс байгаа. За Япон улсын хүүхдүүд ерөөхдөө 10 жилдээ юу иддэг хэдүүлээ одоо харцгаая. Нэг иймэрхүү юм иддэг юм байлээ. Би ерөөхдөө баг ихэнх юмнуудын бэлнээр нь худлаад авсан байгаа. Япон хүүхдүүд болохоор эхлээд юуны өмнө дандаа шүл уудаг. Зургнаас харангууд ерөөхдөө тэр шүл нь мисо шүл биш юм өндөгтэй шүл байгаад тах шиг байгаа заяа. Тэгэхээр би яг ийм өндөгтэй юм шүл олсон. Ийм жижиг юм одоо шүл болно гэж үг. Ингээд жоохон хутгах хэрэгтэй байх. За шүлэн бэлэн хажууд нь болохоор зүгээр нэг будаа тавьсан байсан. Тэгээ нэг зүгээр нэг будаа биш дээр нь жоохон далаан байцаа хийцэн байсан. Тэгээд далаан байцаагаа хийцгээе. Тэгээ сайхан хутгаад өгнө. Тэгээд хажууд нь болохоор миний ойлгосноор караге чикен байсан. За тэгээд хажууд нь жоохон салат байж байгаамаа. Ингээл манай Япон одоо сурагчдын үдийн сайн маань иймхүү бэлэн болж байна. Игц дээрээс нь харах юм бол заа юу байгаа бэ гэдэхлээр мэдээч ингээ шүл байна. Зурган дээр гарсан тэр сүүг нь би олоогүй тийм болохоор зүгээр юм йогуртаар сольсон. Дахиад аваагүй. Тэгээд дахиад угаасаа шарах худлаа болохоор би зүгээр тэр караге ингээ төрөний өөрийнхөө хийсэн нөгөө төмсөөр орлууллаа. Хажууд байсан салат нь бол яг ингээ зурган дээр гарсан салаттай адилхан тийм салат байгаа шүү. Тэгээд энэ будаатай өдрийн хоол гэхэд сурагчдын хувьд бол амар эрүүл гоё хоол байна. Япон гэсэн шиг хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг амар сайн бодож ийн. Гоё дандаа органик хоол өгд юм байна те. Ямар ч тийм junk food, processed food ямар нэгэн тийм bullshit юусаа байхгүй. За тэгээд шүлнөөсөө ууй. Оо ямар гоё юм бэ. Оошээ.
Япончууд жаргаад байгаа юм биш үү дээ хой. Тэгвэл япончууд болсон байна. Тэгээд будааны яа салах вэ те будаа байгаа. Далайн байцаатайгаа нийлээд амар гоё амттай болж ингээ араас нь шууд ингээ шөлнөөсөө ингээ дунгууд бүр oh my god амар гоё. За тэгээд Япон улсын ингээ сурагчтай хоолны магадгүй нэг ганц эрүүл бус хоол нь шарсан дахиа байж магадгүй deep fried chicken. Гэхдээ бас Япон дахиа шарах арга марга амар тийм санаас эрүүл байдаг юм шиг санагдаад идэв чинь ягаад ч юм. Ер нь бол гайгүй хаа. Ерөнхийдөө саяныхаа ингээ зөвхөн төмсөө авчлаа би. Хамгийн том төмс нь байсан. Тэгээд чикэндээ адилхан харагдаад байгаа болохоор ингээд орлуулчлаа. За тэгээ нөгөө хүүхдүүд чи одоо өстө хамгийн гол шимт хижээл авж байгаа ногооны салаад байгаа. Fresh salad. Тэгчээ сүүлдээ гоё ингээд сүүгээ уучин. Тэгээ надад бол сүү олцсонгүй би зүгээр ер нь төстэй харагдахгүйс гэдэг юм улаан өнгийн нэг юм тариг авчлаа гэдэг. Дүгнэх юм бол нэг сарын орон шууд 10 оноо тавилаа. За одоо хэдүүлээ хамгийн сонирхолтой хэсэг буюу монголчуудын иддэг одоо хүүхдийн өдрийн хоол ямар шүү байдгүй гэдгийг харцгаая. За мэдээж сургууль болгон дээр яг иймэрхүү сайт бол байдаггүй. Интернетээс хайж байгаад ерөнхийдөө гарч ирсэн зургийг би сонгож аваа те аль нэг сургуулийн нэг сурагч сургуулийнхаа хоолыг барьсан зогсож ирсэн. Яг тэр зургийнхын дагуу би одоо ингээд энэ хоолыг хийж байна. Тэгээ манай Монголын хувьд их юм бол бүр ингээд маш амар заа юу. Ерөөсөө л шүл, мантуун бууз, мандарин, салаад тэгээ талах. За мандарин байна. Одоо хэдүүлээ бодлынхаа хүчээр энэ салаад авчих хэрэгтэй. За окей, яг зурган дээр байгаа салаатыг бүр ингээ гаргаад ирлээ. За тэгэд бид нар талах хэрэгтэй байна. Окей, за яг зурган дээр байсан шиг өргөн бүдүүн талах байна. Цагаан биш бас хар талах гэдэг надад амар таалагдж байна. Нэгдүгээр хоол нь болохоор шүл. Би шүл хийхээсээ залгуурсан юм уучлаарай guys. Тэгээ би ерөнхийдөө ингээ бэлэн шууд буслахад идчихдэг тийм шүл авцсан байгаа. Тэгээ тэрийг шүл гэж тоцож идэх үү. Шууд бэлэн болчтой юм хууцаа олсон. Тэгээд энийг ашиглачи. Таглаад 10-аас 12 минутын дараа хоол бэлэн болно. Ямар удаа өглөө хий. За тэгээд 12 минутын дараа уулзцгаая. За яг миний гараар хийгдсэн шүл шиг харагдаж байна. Нэрээс нэг тимтэй ус буслагдсан юм шиг харагдахгүй наазуулж тэгээд энэ талтаа ингээд шүл байж байгаа мэдээж. Тэгээд нэг юм дутуу байна. Мантуун бууз. Where is мантуун бууз? Хин миний мантуун буузыг авсан бэ? За ингээд бидний Монгол хүүхдүүдийн иддэг одоо юм сургуулийн хоол бэлэн болсон байна. Оо! Энэ нэг ямар дажгүй уцаа. Яг нэг тийм бага насны ам тамдагж байна. Тэгээд очиж энэ салаад нэгт миний дургуй салаад би салаад бүр амар дургуй гэхдээ энэс амсч үзье. Би бүр үнэхээр энэ винегретийн дургуй дөхөө. Тэгээ хүүхдүүд хангалттай энэс одоо ингээд гоё хүчээ, энерги, калори авчиж байгаа штэ. Цадчлаа би бүр арай л хидчихлээ guys. Бүр амьдралдаа ингэж хидэж байгаагүй хаа. Тэгээ миний хувьд бол амар гоё санагдлаа. Энийн хажууд нь ингээд нэг бас чипс тавьчвал бараг дайжгүй юм шүү. Угаасаа амар их эрүүл юм хоол байна. Тэгээ хажууд нь ингээд жижигхэн нэг снэк болгоо те. Нэгэн ширхэнгээ хаан чипс бас энэ чинь ингээд тавиад өгчүүл гоё те. Мэдээж өдөр болгон чипс битгий идэрээ. Юм чинь хэмжээ хязгаартай байдгийн штэ те guys. Үнэхээр таалагдлаа. Тэгээ дүгнэх юм бол 1 сарын хооронд за би нэг 9.8 оноо өглөө. I like it. За тэгээ бидний хамгийн сүүлийн улс буюу Итали гэдэг улсын одоо хүүхдүүд юу иддгийг би сургуультай. Тэгээ та нар бодоод үзтээ Итали гэх тэгэнгүүт та нарт ямар хоол толгонд орж ирж байна. Итали. Би бас яг тэгж бодсон л та. Пицца байх юм бол гэж бодсон чи ягаад ч юм сургуулийнх нь хоолнд нь пицца ерөөсөй байхгүй байсан. Тэрний оронд амар их ногоонод байсан. Тэгээ дээрээс нь амар том загасны стейк байсан. Загасны стейк идчихин гэж боддоо та нар тийч хүүхдүүд oh my god guys яадаг жаргацсан хүүхдүүд байгаа тань. Тэгээ мэдээж Итали болсон хойны хажууд нэг жоохон паста тавьсан байлаа. Тэгээ бид нар болохоор өнөөдөр энэ ихтэй би утлагтаа сайлмын авсан байлээ. Энийг бол ингээд дангаар нь ингээд идэж болно гэдгсэн үг. Тэгэхээр стейклээ шараадах шаардлага ердөөсөө байхгүй гэдгсэн. Damn хүй. Биш Италичууд чинь жаргаад байгаа биш үү дээ. Ийм одоо сургуулийнхаа хоолнд идэх гэдэг ч одоо ямар аимшигтай хоол вэ guys. Wow, damn. Загсаа идчихэж байгаа юм байна заяа. Загсаа ингээд талхтайгаа идчихэж байгаа юм байна. Тэгэнгүүтээ шууд ингээд ногооноосоо идээд за тэгээд ингээд жоохон юм паста юм уу те пастанасаа идчихэнгүүтээ араас нь ингээд гоё грейпэ идэх юм байна. Миний лөөснөр. Яана би цадчихлаа идэж байхад. Энэ загас үл гэдэг guys ярих юмгүй үнэхээр гоё амттай байсан. Oh my god, яа гоё юм бэ. Энэ сайлман нэг энэ саримстай багаттай хойлоо зүгээр oh my god зүгээр төгс зогцоо надад өөр хэлхийг алга. Би өрний Итали руу явуулаа. Бай. За харамжтайгаар би цадсан болохоор ерөөсө барахгүй юм. Тэгээд зүгээр 10-аас 10. Над нэр үнэхээр хэлээд их юм алга. Би зүгээр Итали руу явж сурмаар байна. Яагаад би Италид анх өсөөгүй юм бэ guys? Амар гоё. Италидаа хүүхдүүд ингэ багаас энийг идсээр байгаа. Яг эндээ тасаад энэ нь одоо ингээд тэдний хувьд амар тийм энгийн хоол болсон байдаг те. За өнөөдөр ингээд дөрвөн өөр орны ингээд хүүхдүүдийн 10 жилдээ сургуультаа юу иддэг энэ хүү school lunch-нууд нь хэдүүлээ ингээд review хийлээ өөртөө хийцгээлээ зарим нь яг хөө бэлнээр нь ингээд усчлаа гэдэг яг гол нь яг ингээд амт нь яг тэр experience нь чухал байсан болохоор энэ дөрвөн орны хэдүүлээ ингээд байр байранд нь тавь заа. 1-р байр, 2-р байр, 3-р байр, 4-р байр. 1-р байранд миний хувьд яалтчгүй
Итали байлаа. Яг миний дуртай хоол нэж яах заяа. За дараачих нь Япон байсан. Япон бас амар гоё хоолтой байсан тий. Гоё шүлтэн устай. 3-т болохоор манай Монгол орж байгаа. За манай Монгол яг 3-т орж байгаа гэдэг тэгэхээр 10 жилийн өмнө буфетэнд ороход яг нэг тийм хоолнууд байж байгаа юм шиг надад тийм хоолны сонголттой санагдлаа. Илүү гоё тий зэвүүн арай гоё өнгөцтэй сонирхолтой байх боломжтой биш санагдлаа. Тэгээ 4-р байрд бол яалтчгүй Америк бол яалтчгүй амар unhealthy дэ орно. Хүүхдүүд өдрө болгон тийм юм идэн гэдэг юм бол тий амар хурдан бүдүүн болно. Тэгэхээр бүдүүн байх юм бол мэдээж маш буруу. Майкл Джексон байна. За одоо хэдүүлээ эдрийг онгоолгоод дотроос надад гоё юм таарах нүггүй одоо харцгаа одоо эдэр дотор байж таараа өстэй ийм олныг авсан юм чинь тий. Let's go. Эхнийх нь байхгүй байна. За энэ дотор яг байгаа хаа. 3 дахьт нь за хаан чипс авахулмаар байгаа хүндлүүг энэ бишгээ явуулаарай. Тэр хүн чамд заавал авч өгөх ёстой. За энэ дотор яг байгаа хаа. Байхгүй штэ. 6-г нээсэн би нийтдээ. Бас алга 10 шиг хаан чипс аль нь ч надад юу ч таарсангүй байхгүй. 14 байхгүй. 15 байхгүй. 16 17 18 19 сүүлчих таарсангүй. Хорин ширхэг онгойлгосон хаан чипс нэг иймэрхүү харагддаг юм байна. Тэгээд эдний аль нь ч надад юуж таарсангүй. Тэгээд надад таараагүй гэдэг нь та нарт таарахгүй гэсэн үг биш. Та нарт яг таарах болохоор надад таараагүй гэсэн үг байхгүй юу? Тэр яг одоо гараад хаан чипснээс хорин ширхэг аваад бүгдийг нь онгойлгох та нар заавал нэг таарна. Амжилт хүсье. Хаан чипсээ онгойлгоод хож